Өнөөдөр бид дэлхийн түүхийг өөрчилсөн нэгэн хүний аяллыг ердөө 3 минутанд багтаан өгүүлье. Тэр бол их Монгол улсын эхийг тавьсан Тэмүүжин их эзэн Чингис хаан. Тэмүүжин төрхтөө язгууртны хүү байсан ч амьдрал нь огт тэгш бус байв. Эцэг нь өөд болсны дараа түүний гэр бүл овог аймгаасаа хөөгдөн өөрсдөө амьдралаа авч явах шаардлагатай болсон. Гэвч энэ үйл түүнийг хатан зориг шийдэмгий хүн болгосон эхлэл байлаа. Тухайн үед Монголын талд олон тайчууд, Найман, Мэргэд, Хэрээд гэх мэт аймагуд байнга хоорондоо тэмцэлдэж хүчээ тарамдуулдаг байв. Тэмүүжин үүнийг өөрчлөхийг хүссэн хүчирхэг улс байгуулах цорын ганц зам бол нэгдэх явдал гэдгийг тэр эрт ойлгожээ. Тэмүүжин ганцаараа байгаагүй, түүний эргэн тойронд итгэмж дандууд жадны үзүүрээс буцахгүй үнэнч нөхөд байсан. Энэ бол түүний жинхэнэ хүч, тэр зөвхөн байлдаач биш, холбоо тогтоох, хүмүүсийг нэгтгэх ухаантай удирдагч байв. 1206 онд их хуралдаа хуралдаж Тэмүүжин бүх аймаг, овог ноёдын дэмжлэгийг авч Чингис хаан хэмээх цол хүртлээ. Энэ мөчөөс эхлэн Монголуудад дотоодын тэмцэл тасарч шинэ хууль цааз, их засаг тогтож, дэлхийн дахныг өөрчлөх нэгэн шинэ улс төрсөн юм. Чингис хаан зөвхөн дайнд биш, харин зохион байгуулалт, тээвэр холбоо, элчийн зам, хууль цаазыг шинчилсэн удирдагч байв. Тэр бүхэн бүр хуулийн өмнө тэгш гэсэн зарчмыг тогтоож, худалдаа, харилцаа, шинжлэх ухаан дамжин хөгжих үндсийг тавьсан. Чингис хаан энэ дэлхийд зөвхөн байлдааны мөр биш, харин нэгдэл, хууль, бодлогын шин нэрэн авчирсан удирдагч байлаа. Чингис хааны өдөр бидний бахархал, түүхээ үнэн зөвөөр мэдэх өдөр юм.